Миний нэр Сина Накаро, 41 настай, одоо Себу хотод амьдардаг. Би ачааны машины жолоочоор ажилладаг. Хотод минь 4 жилийн турш өвддөг байсан. Би омепразол гэдэг антибиотик уух болгонд өвдөлт төр намддаг ч удалгүй дахин эхэлдэг байв. Сард нэг удаа бараг л тогтмол зүрхний хорсол, хүчил рефлюкс болдог. Өглөө бүр их зовдөг байлаа. Ялангуяа хоол идэхэд хэцүү байдаг байсан. Шөнө бүр ходоодны хүчил дээш орж ирээд унтаж чаддаггүй. Цээж нь шаталт өгдөг байсан. Ажил хийхэд ч хэцүү, эмчид үзүүлэхэд эмнэлэг хол болохоор явж чаддаггүй байв. Ходоод өвдөхэд эмийн санд орж омепразол авдаг байсан ч тэгээд л болдоггүй. Эмчид очих, шинжилгээ өгөх мөнгө ч байгаагүй. Нэг өдөр би Facebook дээр Чосо гэдэг ходоодны бүтээгдэхүүний зар сурталчилгааг харсан. Тэрийг доктор Билли танилцуулж байсан тул итгэлд төрсөн. Мөн олон хүн хэрэглээд сайхан сэтгэгдэл үлдээсэн байв. Би 1 сарын турш хэрэглэхээр 3 хайрцаг захиалсан. Эхний өдрүүдэд л үр дүн мэдрэгдсэн. Үнэн ч боломжийн байсан. Энэ бүтээгдэхүүн 100 ургамлын гаралтай болохоор ямар нэг сөрөг нөлөө мэдрээгүй. 3 өдөр угаад рефлюкс, зүрх хорсолт, гидс дүүрэлт бүгд алга болсон. Нэг хайрцаг дуусахад бүрэн тавтаа болсон. Ходоодны тавгүй мэдрэмж үгүй болж хоол сайн идэж унтаж амарч. Ажилдаа эрчтэй болсон. Би ойлгосон Чосо үнэхээр сайн бүтээгдэхүүн. Энэ нь антибиотик биш, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Би үүнийг 2 сар хэрэглээд дахин өвдөөгүй. Хэрвээ тааж бас миний адил ходоодны өвдөлтөөр шаналж байгаа бол Чосог хэрэглээрэй. Энэ үнэхээр үр дүнтэй.